Монгол улсын үндэсний урлагийн их театр үзүүлж байна. За Монгол ардын дуу гэдэг нь бол эрт идүүгээс өнөөдөр хүртэл бидэнд одоо өвлөгдөн ирсэн зохиогч нь тодорхойгүй дуу бол ардын дуу гэнэ. Тэгэхээр ардын дуу, уртын дуу, богны дуу гэж дотор нь бол боож үзэж болно. Ардын дуунд бол одоо тухайн үеийн нийгмийн аж байдлын цаг үеийг тодорхойлсон байдаг. Тэгэхээр бид нар бол одоо ардын дуугаар маш их зүйлийг одоо сурч болно. Яг гэвэл тухайн нийгэмд тухайн ард түмэн ямар хувцасдаг байсан, юу идэлж хэрэглэдэг байсан, одоо цагуур нь ямар байсан гэх мэтчлэнгээр одоо энэ бүхнээс одоо мэдэж болно. Мөн ардын дуу нь бол яруу найргийн хувьд бол гүн ухааны маш сургамжтай. Энэ нь болохоор одоо ардын дууны тэр олон жил одоо болж ирэхдээ энэ яруу найргийн хувьд одоо үнэхээр одоо шилээврүүд нь одоо бидний үед өвлөгдөн хурж ирсэн байна гэж одоо бас хэлж болно. Нутаг орны одоо байдлаараа бол айдангийн хувьд бол өөр байна. Жишээлбэл зарим дуу нь бол нэг аятай, хоёр өөр өгтэй байх жишээтэй ч гэдэг юм уу. Эсвэл одоо зарим нутагт 2-3 өгтэй нэг аяар дуулагдах ч юм уу. Ийм одоо ардын дуу нь бол өөр өөр гэсэн онцлогтой байдаг. Нийгмийн байдалтайгаар бол ардын дуунууд бол үг нь одоо өөрчлөгдөж байсан. Одоо жишээлбэл хүрээ гэж үүсгэхэд одоо хүрээ дуу гэж бас үүсэн байгаа. цага나